Тий. Аха. тэрийг яаж сонгох юм за гадны Би хамгийн анх усан аваргын тэмцээнд 2020 оноос эхэлж орсон. Миний хамгийн анхны усан аварга болсон. Тэгээд 20-24 оноод дараа л тасралтгүй жил болгон усан аваргад ороод тэгээд яг өөрийнхөө өндрийн ангилалд жил болгон төрүүлээд сая сүүлд 23-24 онд өнөмтгөө аваргыг авсан. Тэгээд ерөнхийдөө тийм. хэрэгтэй спорт мэдээ Ангилал нэмэгдээж, төрөл нэмэгдэж орж иж байгаа нь бас даваа талтай л да. Одоо нийт хэмжээний тамир гэдэг утгаараа хөгжиж байгаа залуучууд, хүүхдүүд гэлтгүй ер нь эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс бие хаандаа тэ эрүүл мэндтэй хамгийн гол юм нь эрүүл мэндтэй дасгал хөдөлгөөн ямар чухал юм бэ гэдгийг одоо мэдрүүлдэг одоо хөгжүүлж аваа спорт шүү дээ тэ. Тэгэхээр ер нь төрөл нэмэгдээд тэр дунд чинь хүмүүс төрлөө сонгоод те өөрийгөө аль төрөлд сорих уу ямар төрөлд орвол би илүү сайн байх уу гэдгээрээ бас нөгөө шин залууч юм одоо те шин төрөлд орж иж байгаа залуучууд одоо хүмүүст илүү хүртээмжтэй байх болов гэж бодож байгаа. Жилдээ би чи хөнгө атлетикээр хичээлдэг байсан. Тий, ойрын зайд гүйдэг байсан. Тий, туранд ерөнхийдөө ингээд тураад одоо эмэгтэй хүн чинь би хаанда анхаарал гэж ер нь орж исэн. Тэгээд 2 жил яг өөрөөрөө хичээлээд 2 жилийн дараанаас нь ер нь хамгийн анхныхаа тэмцээнд орж эхэлсэн. Тухайд чи би өмнө хувьд амьдардаг байсан. 2017 онд. Тэгээд нөгөө яг манай гэрийн нэг 2 гудамны цаана ингээд миний хамгийн анх одоо явж исэн фитнес байдаг гэсэн бохоо. Тэгээ за яг гэрээ хажууд ингээд фитнес байгаа юм чинь би ер нь л явъя да явж үзье да. Эхлээл ямар ч цэцэн л явж үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд тэр хамгийн анхны фитнесийн маань багш гэдэг эмэгтэй багш байсан. Эхнэр нөхөр хоёр байдаг гэсэн. Тэр хоёр маань миний ер нь бас гол түлхэц болсон. Нэг удаа л орсон. 19 онд орсон. хэр чанга болж байна. Тухайд чи тэмцээнд орох гал нөгөө анх удаага хоолны дэглэм барьж үзэж байгаа. Анх удаага тэмцээнд орж үзэж байгаа ш. Тэнгүүд нөгөө бүх юм амар юм хэцүү санагдаад л тэгээд яг ороод асах 160 см хүртэл ангилд орж исэн. Тэгээд анхныхаа тэмцээнд ороод алтан медаль авч исэн. Тэгээд тэрнээс цаашаа ер нь тэгээд усын аварга гэл усын чанартай тэмцээндүүд орсон доо. Монголын бодибилдинг фитнесийн холбоо үзүүлж байна. 2025 оны мистер хэн байх вэ? Одоо яг нэг 22 онд бас яаж ч нэг мартчихжээ нэг тайз руу гараад нэг уучраа мэдгүй яах вэ ийх үлээ гээл нэг 2-3 минутын донд чи юу болсон мэддэггүй ингээл гараад дуусчдаг гэсэн болохоор тэр үеийг сайн сандаггүй байна. Тэгээд улсын Монголын одоо Монголд болж байгаа тэмцээнүүд ч юм яг хоо одоо бол аюу гой ая тавьдаг болсон байлээ гэсэн. Тэгээд дээр одоо 19 онд ч юм уу хамгийн анх тэмцээнд орж хахад
хүн чинь нэг дуу хөгжим мэдрэмжээрээ бас илүү гоё ингээд өөрийгөө гоё хөглөдөг тий гоё ингээд одоо юу гэдэг гоё энерги нь гоё ингээд сэргдэг ч юм уу тий. Like you might be just for me. Like you might be just for me. Хөгжим гэдэг тал руу дуу хөгжим гэдэг чинь амар их мэдрэмжийн асуудал ш. Тэгэхээр бас хүний ингээд нэг гоё асаасан те нэг гоё ингээд чаддаг юм аа. Үнэхээр би энэ аянд ингээд үзүүлчихье гэсэн тийм ая тавьбал бас гоё. Тий. Тэгэхээр одоо сүүлийн саяын өнгөрсөн хотын аваргынхаар бол дууны сонголт, аяны сонголтууд бол бас гоё л хэлсэн. Хөрхөл хэлсэн. If you wanna ride, don't ride the white horse. If you wanna ride, don't ride the white horse. White horse, don't ride the white horse. White horse, don't ride the white horse. If you wanna be rich, you got to be a bitch. I say rich. Монголын мистер 2025 34 дахь удаагийн бодибилдинг фитнесийн улсын аврах шалгуулах тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 17-нд Крокус ивент холд болно. Бодибилдинг фитнесийн спортод хайртай, дуртай хэн бүхнийг хүрэлцэн ирж үзхийг урьж байна. Харилцагуудас 8011 2014 Монголын мистер 2025. Дэлхийн аврал 22 оны 12 сард дэлхийн аврагын Таиланд руу явсан. Монголоос бас нэлээд олон баг тамирчид бас явсан. Тэгээд аюу нөө гадагшаа тэмцээнд явах чаг гэхээр нэг амар угаасаа сайн бэлтгэх ёстой. Бүх зүйлийг ингээд найдвартай араанд нь батараанд нь хийсэн байх хэвээр бэлтгэлжээлт хувийн зохион байгуулалт тэгээд цахилгаат ингээд бүх юм сайн байх хэвээр. Тэгээд гадагшаа очиод аюух айдастай байсан. За яана айстай аюух олон тамирчид орж ирэндээ яана инэ гэл бас сандран аймд гэсэн нэрээсээ бас догтлон тий. Тэгээд тэмцээн болдог өдрөө тайзан дээр гарахаа хүлээгээл ингээл сандраад хүн болгол адилхан байдаг штэ тамирчид. And the silver medal goes to contestant ranked number 395, Karatia Chandra from Thailand. Тэгээл нөгөө тамирчид харьцуулцгсаал хавийн дугаараар дуудаал поз бариад дугаараа хамгийн сүүлд нь ингээл нэгдүгээр байр гээл намайг ингээ миний хавийн дугаараа ингээ зарлсан чинь дуудсан чинь бүр ингээ итгэхгүй те шоконд ороод тэгээд Монгол улсынхаа төрийн дуудлыг бас Таиландын те тайзан дээр дуудуулах бас маш гоё юм одоо дахин давтагдахгүй ч юм уу те тэр үед дахиж давтагдах ч юм уугүй ч юм бас гоё мэдрэмж бас байд юм байлээ. Турхыг хүсэж байгаа ч юм уу тийм гадбарчыг хүсэж байгаа тэмцээнд бэлтгэхийг хүсэж байгаа энэ бол олон шавнар байгаа олон чимэгтэйчүүд байгаа. Тэгээд явж эхлэж байгаа охтуудтай одоо дүү нартаа ч юм уу тийм эмэгтэйчүүдтэй их нартай эхлэхэд цаг алдалгүй л ер нь эхлээрээ хизээж хожигдсан байдаггүй шүү. Тэгээд хамгийн гол юм өөртөө анхаарч байгаа эрүүл мэнд тэгээд гоо зүй талаасаа тийм ээ биеийн галбир талаасаа бүх талаасаа ер нь бол фитнес бол спортын бодиг хаан гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд ер нь бол цаг алдалгүй ер нь бол хамгийн
төрөнд өөртөө цаг заваа зарцуулж эрүүл мэндэд хөрөнгө оруулаасаа гэж хүсэж байна. Oh my babe, смотри в глаза, ты Джульетта, send me love. Сердце тает, тихо плачет, нет Ромео без тебя. Oh my babe, смотри в глаза. За би ч одоо нэг гарын шавтай, баруун гарын нэг шавтайгаа. Тэгээд шам маань болохоор сая өнгөрсөн чемпион тэмцээнд, чемп капын тэмцээнд ороод мөнгө хүрэл 2 авсан. Тэгээд сая хотын аварт орсон. Хотын аваргаас сая бас 2 ангилд ороод 2 хүрэл авсан. Яадгүй миний хувьд ч гэсэндээ одоо миний одоо шавнырын хувьд ч гэсэндээ эмэгтэй хүн эмэгтэйлэг байх илүү гоё. Эмэгтэйлэг галбар гэдэг чинь айгүй гоё. Эмэгтэйлэг царай төрхтэй. Тэгээд дэшиг нэг атлетик боди гэж явчихараа ер нь жоохон хүнд тал руугаа л орж ирлээ л дээ. Явцаасан том булчинтай гэл одоо юм адлуу арцгаар байх хэвээр. Яг хоо тамирчид бол одоо энийг бол би үгүйсэхгүй л дээ. Тухайн хүн тухайн ангиллалдаа зориулж өөрийгөө бэлдэн тэ тэмцээндээ зориулна. Тэгэхээр миний өөрийн бодож байгаагийн хувьд бол яг энэ бикини модель, бикини ангиллалдаа л ер нь дуртай. За бодигийн спорт маань өөрөө үнэхээр их хөрөнгө зардаг спорт. За хамгийн наазах нь ингээл за фитнесийн төлбөр гэдээ орж ирж байгаа. Уураг бисээ одоо цуц дэлгч нэмэлтүүд өгч тагч юу эдийн тийм ээ. Тэгэл ингээд орж тэмцээнд одоо эмэгтэй хүн чинь ороход ингээд бикини дүүфөл, аксессуар тэгэл мейкап, хумс, хуруу гэл ингээд аюух зардал гарна л та угаасаа. Тэгээд яг хүн нөө зорцсон болохоор байдаг болохоор яаж игээд ард нь гарчдаг юм бэлээ. Тэгээд миний хувьд бол яг час хийсэн одоо нэг тийм байнгын одоо хэдэн жил дараалж одоо ингээд ивент тгүүлсэн компани ч юм уу газар ч юм уу тийм спонсорлуулжсэн тийм газар бол байхгүй. Сүүлийн 1 2 3 тэмцээн дээр одоо манай нэг ихчийн компани Harvard Marine Construction гэдэг одоо компани тэгээд манай Champ Fitness-с бас ивент тэгж ингэж бас сүүлийн 2 3 тэмцээндээ бас ер нь орсон. Бусдаар бол яг дан ивент тэгчгүй ч юм уу те ингээд бие даагаад спортоо зарцуулна те хувийнхаа амьдралдаа зарцуулна, үр хөвгтөө зарцуулна. Ингээд явхад ер нь бол аюух маш бас чанга спорт шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол бас санхүүгийн бас нөгөө зөв зохион байгуулалтыг сурдсан байлээ. Тэгээд бүх юм ингээ хуваарлдаг. За би өнөөдөр уурга өнөөдөр ингээд авчи. Дараагийнх дээрээ за нэг тэндээс ингээ боломж ороод би бисийг авчи гэдэг ч юм уу. Ингээ урд хатгаа нөхөөл яваад тэгэл тэмцээндээ ер нь тэгэл орондоо яаж игээл орчдөг ер нь. This life with me. Trip to all exotic. Миний хувьд бол яг нэг тэмцээнд ингээд олон тамирчаад давхарцсантайгаар тэд 300 400 гэдэг одоо ингээд байгаа шүү дээ. Тэр чинь яг тухайн тэмцээд олон хүн орж байгаа нь яг олон хүн ороод ингээд тэ өөрсдөө сориод хүмүүст хүртэл болгоод үлгэр дуурайл болоод явж байвал яг тэр тараа сайн зөв. Тэрийг хинч үгүйсэхгүй, хинч буруутгахгүй. Гэхдээ тооноос илүү чанар чухал. Чанар гэдэг байгаа тий. Чанартай ингээд дараагийн тэмцээнд одоо ингээд левел ахиж ордог тий. Апдейт хийж ордог. Тэгээд ер нь бол чанартай боловчиг цөөхөн тамирчин байсан ч тэр маш өрсөлдөөнтэй шүүхэд хэцүү тийм тэмцээн бас болно шүү дээ тий. Entering the box, 219, Chi Maitsung. Цаашдын том зорилт гэх юм бол хэсэгтээ бол одоохондоо жоохон амралтын байдалтай явж байгаа. Хувийн амьдралдаа
анхаарлаа хандуулаад, бүр хүүхдэд анхаарлаа хандуулаад ч юм уу ингэ явж байгаа. Тэгээд цаашаад одоо нэг орж үзэх тэмцээн гэдэг ер нь бол гадшаа про авна л гэж бас бодоод яваад байгаа. Тэгээд ирэх жилээс ч юм уу нэг бодсож байгаад тэгэл нэг явна да гэж бодсож байгаа. Монголын бодибилдинг фитнесийн холбоо үзүүлж байна. 2025 оны мистер хэн байх вэ? За айгүйх жил болгон л ер нь айгүйх үзээтэй тэмцээн болдог шүү дээ. Айгүйх гал гарсан тэмцээн болдог. Олон яадаг бол усын авраг гэдэг утгаараа Монгол усын авраг шалгаруулах гэдэг утгаараа маш цөөн боловчиг бас чанартай чансаатай тамирчид орж ирдэг. Мэдээж чанар айгүй чухал, тооноос илүү чанар чухал учраас бас нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн болох байхаа. Монголын мистер 2025 34 дахь удаагийн бодибилдинг фитнесийн улсын авраг шалгуулах тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 17-нд Крокус ивент холл болно. Усын авраг шалгаруулах тэмцээндээ оролцож байгаа бүх тамирчидаа томоос том амжилт хүсье. Та маань бүгдээрээ ялагчуу тэртээ тогоондоо байдаг учраас тэгээд ард нь очиад бүгднийг үзээд огшоод зогсож байна л гэж хэлмээр байна. Монголын бодибилдинг фитнесийн холбоо үзүүлж байна. 2025 оны мистер хэн байх вэ? Өдөр бүр тэмцэж ирсэн тэсвэр төвчээрийн эзэд өөрийгөө ялан дийлсэн төгс галбирын гайхамшгууд өвдөж дөөр чангарч тэсвэрээр чивчирсэн булчингийн бурхад өчүүхэнж шантралгүй зүтгсэн дусал хөсвөрийн үнцэнээр та бидний өмнө өрсөлдөх гэж байна. Монголын мистер 2025 34 дахь удаагийн бодибилдинг фитнесийн улсын авраг шалгуулах тэмцээн 2025 оны 5 дугаар сарын 17-нд Крокус ивент холл болно. Бодибилдинг фитнесийн спортод хайртай, дуртай хэн бүхнийг хүлцэн ирж үзхийг урьж байна. Харилцагуудас 8011 2014